За удирчгүй 2025 он та бүдгийн тухайд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ийм сайхан жил болсон гэж одоо итгэж байна. За Алтай улаастай эрчим хүчний систем төрийн өмч төвцөд компани хамт олон за хэрэглэгчдийн одоо найдвартай эрчим хүчээр хангах энэ одоо зорилгоо биелүүлэхийн тулд олон одоо томоохон ажлуудыг бас зохион байгуулж хэрэгжүүллээ. За эхний ээлжинд бол бид байгууллагынхаа одоо дотоодын их усүрийг нэмэгдүүлэх чиглэлээр бас бодлогоорж ажилласан. 80 кВт-ийн одоо нарны эрчим хүчний их усүрийг барьж ирсэн бол Алтай улаастай эрчим хүчний систем төрийн өмчит компани нь 2025 онд дотоодын цахилгаан хэрэгцээг нарны эрчим хүчээр хангах жишг төсөл хэрэгжлээ. Офис болон үйлдвэрийн барилгын дотоод хэрэгцээг хангах 57 кВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан системийг ашиглалтанд оруулж байгууллагын нийт цахилгаан хэрэглээний 70 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэхүү төсөл нь эрчим хүч хэмнэх байгаль дээлтэй хэрэглээг нэвтрүүлсэн бодит жишээ боллоо. За дараагийн дугаард бол бид автомашины парк шинжилгээ ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж хийсэн. За энэ ажлын хүрээнд завхан салбартаа 20 тонны одоо шинэ крантай болсон байж байгаа. За дээрээс нь одоо шуурхай ажиллагаанд ажиллах зорилттой пикап маркийн Land Cruiser 70 автомашиныг бол завхан Говьтай аймагтаа нийлүүлсэн. За мөн хэрэглэгчдэд одоо үйлчлэх хэд бол жижиг аврын одоо Bruce маркийн автомашинуудыг панда нийлүүлж ингээд найдвартай үйлчлэх ажлаа зохион байгуулж хийлээ. Гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжрууллаа. Говь Алтай Завхан аймгийн хөдөө сумд болон аймгийн төвийн багуудад 1.4 кВт-ийн SIP кабель бүхий агарын шугамтай ажлыг гүйцэтгэж гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжрууллаа. За манай инженер техникийн ажилчдын одоо ур чадвар гаргаж өөрсдийн одоо хөрөнгөөр даруй тонгол гаргалгааны одоо шинжилгээ ажлыг бол зохион байгуулж хийсэн. За дээрээс нь одоо баруун бүсийн эрчим хүчний системээс хойдлын одоо бид 6 сум эрчим хүчээр хангадаг байдлыг бид нар зогсоож өөрийн их усүрээр хангах энэ одоо бодлогыг барьж ажилласан. Ингээд шарга 9 булаг чиглэлийн 80 км 35 кV-ийн цахилгаан дамжуулах агарын шугам шинжилгээ ажлыг одоо манай инженер техникийн баг бас амжилттай гүйцэтгсэн. За энэ ажлын үр дүнд өнөөдөр ходлын одоо 5 сумыг өөрийн их усүрээс хангах энэ боломжийг бүрдүүлээд ингээ хангаа явуулж байна. За дараагийн дугаарт гэх юм бол энэ 9 булаг сумын Сото орооны чиглэлд бид шинээр одоо бас шугам татаж 0.4 шинжилгээ ажлууд зохион байгуулж хийсэн байж байгаа. За жаргалантын ороонд бас тодорхой шинжилгээ ажлууд бас хийсэн. Ингээд 110 кВт-ийн одоо 9 говьтай дэд станцаас хойдлын одоо 9 булаг сутай жаргалантын хэрэглэгчтэй хангах боломжийг ус бүрдүүлээ ингээд ажилласан. За мөн дээрээс нь хэрэглэгчтэй одоо найдвартай эрчим хүчийг хүргэх хүрээнд нэг хүчтэй уналтыг багасгах зорилгоор за SIP кабелүүдийг ус олсон байж байгаа. Үндсэндээ бол нэг 4 км орчим 4000 м SIP кабелийг ус олж ажилласан. За энэний үр дүнд бол харьцангуй одоо хүчтэй унал одоо буурсан гэсэн юм одоо дүнэлттэй байна. За мөн одоо бид энэ сумдын 0.4 шинжилгээ ажлын хүрээнд нэлээдгүй бол олон ажил зохион байгуулж хийж байгаа. За энэ жил одоо Stem компанийн хэмжээнд за нэг 5 сумын 0.4 шинжилгээ ажлыг бол нэг 70% гүйцэтгэлээ. За өөрсдийнхөө одоо нөөц бололцоогоор одоо компанийнхаа ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бол гуйлан тосгоныг 0.4 шинжилгээ ажлыг бид бас ур чадварын уралдаанд зарлаж одоо зохион байгуулж хийсэн. Ийм одоо томоохон амжилттай ажил хийсэн байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байранд тогтчлд засвар хийлээ. Үйлчилгээний танхим хүлээлгийн орчныг шинжилж иргэд нэг цэгээс шуурхай аятухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах бодлогын хүрээнд 50 айлын орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэж спорт залны өргөтгөл засварын ажлыг зохион байгууллаа. Мөн хүүхдийн өрөөг тусгайлан тогтжуулж ашиглалтанд хүлээн авснаар залуу ажилтнуудын тогтвортой ажиллах орчин бүрдэж байна. Эдгээр ажлууд нь хүний нөөцийн тогтвортой байдал, хамт олонны уур амьсгалыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. За байгууллагынхаа одоо гадаад тогтчлт за ногоон байгууламжийг бас нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. За энэ жил бид бол нэг 4,000 орчим модыг байгууллагынхаа одоо талбай дээр тарьж
үндсэндээ бол уралт нь бол 100% ургасан байж байгаа. За дээрэс нь бид нар нэг 2030 м2 талбайг зөвлөгжүүлэх гэж зохион байгуулж хийлээ. За энэ бол бас Говьлтай аймгийн одоо өнгө үзэмж, за байгууллагын одоо өнгө үзэмжийг сайжруулах, за мөн одоо эрхлүүлэгчийн одоо тэрбум мод үндэсний хүрээлэлд зохион байгуулж байгаа томоохон ажлуудын нэгэ гэж бас ингэж ойлгож болно. Бүс нутагта төдийгүй улсын хэмжээнд харанхуй сум хэмээн саяхан хүртэл олонний хил амд өртөд байсан Говьлтай аймгийн Алтай сумыг 24 цагийн найдвартай, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангаж бүгд найрамдах хятад улсын Хами аймгийн цахилгаан сүлжээнд холбож байнгын их усүртэй холболоо. Хэрэглэгчийг одоо найдвартай эрчим хүчээр хангах, за алсгдсан бүс нутгийг эрчим хүчээр хангахын томоохон одоо бодлогын ажил хэрэгжээд үндсэндээ дууслаа гэж ингэж бас ойлгож болно. Говьлтай аймагт анх удаага бид ISO 45001 стандартын ус амжилттай нэвтрүүллээ. За энэ бол за инженер техникийн болон хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр бол хэрэгжүүлж байгаа томоохон ажил энэ олон улсын стандартыг анх удаага Стен компанида нэвтрүүлж эхэлсэн байж байгаа. За энийг бид нар нэвтрүүлж чадах юм бол ямар нэгэн одоо үйлдвэрлэлийн болон уславаар за гэмтэл одоо гарахгүй юм одоо нөхцөл боломжтой бүрдэх юм одоо томоохон ажил бас хийж хэрэгжүүлсэн байна. Ухаалаг тоолрын системийг сумдад нэвтрүүллээ. 4600 гаруй хэрэглэгчийг 2 тарифт электрон тоолролт үе шаттайгаар шилжүүлж цахилгаан хэрэглээг үнэн зөв хянах, зардал хэмнэх боломжийг бүрдүүлэн өндөр үр бүтээлтэй ажиллаж, баруун бүс нутгийг эрчим хүч гэрэл гэгээр ханган ажиллаж байна. За Стен компанийн хэмжээнд аймаг орон нутаг улсын төсвөөс томоохон дэмжлэг үзүүлдэг ийм одоо компани байж байгаа. 2026 онд өмнөх оныхоо одоо ажлыг баттгаж илүү одоо олон сайхан ажлыг хийж үтэхийг хүсээрэй. Шинэ оны мэндчилгээ төвшүүлье.